Сайн байцгаана өрхөн үзэгчид та бүхэндээ баасан гаргийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ДБС-лээс эрхлэн бэлтгэдэг төвөмсгийн мэдээллийн хэлбэрийн хаялж дугаараараа өнөөдрийн аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээлүүдэд хүрэх болно. Дархуул аймгийн Дархан сумын бүх 18 багийн хэмжээнд багийн иргэдийн нийтийн хурлын анх дахь хуралдаан маргааш буюу 2025 оны 6 сарын 28-ны өдрийн өглөөний 11 цагт эхлэх гэж байна. Хуралдаанаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар мөн зөвлөлийн гишүүдийг чөлөөлж шинээр сонгох болон багуудын засаг дарга нарыг чөлөөлж шинээр сонгоно. Мөн 2026 онд улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлуудын саналыг эренбэлнэ. За тэгэхээр маргааш буюу 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт Дархан сумын нийтдээ 18 багт нэгэн зэрэг багийн иргэдийн нийтийн хурлын анх дахь хуралдаан оролдох гэж байна. За дээрх хуралдааны товыг бол мэдээж багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн шийдвэрээр бол тогтоож байгаа. За ингээд бол одоо Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ялангуяа энэ багийн иргэдийн нийтийн хурлыг анх дахь хуралдааныг бас үр дүнтэй явуулах. За цаашлаад бол одоо бэлтгэл бэлэн байдлыг хангахад чиглэгдсэн одоо чиглэл албан тоотыг бол Дархан сумын засаг даргад одоо ирүүлсэн. За энэ ч утгаараа бол манай засаг даргын тамгын газар за яг энэ 18 багийн иргэдийн нийтийн хурлын анх дахь хуралдааныг зохион байгуулах, заал сав, сандал ширээ, техник тоног төхөөрөмж бэлтгэл ажлуудыг бол хангаад явж байна. За багийн иргэдийн нийтийн хурал гэдэг бол өөрөө төрийн анхан шатны шууд ардчлалын зарчмаар одоо дотроосоо удирдлагаа сонгодог цор ганц сонгол байж байгаа. За эдгээр одоо багийн иргэдийн нийтийн хурлын анх дахь хуралдаан дээр мэдээж бол багийн иргэдийн нийтийн хурлын даргыг чөлөөлж шинээр сонгох. За дээр нь бол багийн засаг даргыг чөлөөлж сонгох, шинээр сонгох. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг чөлөөлж шинээр сонгох энэ процессыг бол явагдана. За ингэж бол одоо хэлцэх асуудлууд нь мөн бас одоо дахиад нутгийн тухай хуулийн цаглбарын дагуу 6 сартаа багтааж 2026 онд тухайн багийн нутаг дэвсгэр дээр улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудаа эцсийн байдлаар эренблэх санал авах үйл ажиллагаанууд зохион байгуулагдаад ингэж явагдана. За гэхдээ тус багийн иргэдийн нийтийн хурлын анх дахь хуралдаан мэдээж хэлцэх асуудлаа өөрсдөө дотооддоо тогтооно. Тэгэхээр хэдэн ч асуудал хэлцэж магадгүй байх. Гэхдээ гол одоо яг энэ асуудлууд нь бол энд эдгээр асуудлууд бол одоо зайлшгүй хэлцэгдэнэ. Энэ ч өөрөө хуулийн хугацаатай. За багийн иргэдийн нийтийн хурлын дарга бол одоо шинэ Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжтүүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудаар бол 2 жилийн хугацаанд сонгогдохоор хуульчлагдсан байж байгаа. За багийн засаг дарга бол 4 жилийн хугацаанд сонгогдох юм одоо хуулийн зохицуултууд байж байгаа. За багийн иргэдийн нийтийн энэ анх дахь хуралдаанд зөвхөн тухайн багт бүртгэлтэй иргэд орж ирнэ. За энэ хуулийнхаа заалтын дагуу. За дээр нь таслах хэрэгтэй оролцож байгаа гэсэн. Багийн засаг даргад нэр дэвшигч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаарт заасан дараах шаардлага хангасан байна гэдгийг онцоллоо. За дээр нь багийн иргэдийн нийтийн хурлын дарга болон зөвлөлийн гишүүнд нэр дэвшиг гэж одоо хүсэж байгаа иргэд бол ганцхан шалгуур үзүүлэлт байгаа. Тэр нь тухайн багийн үндсэн иргэн байна. Багийн засаг даргад нэр дэвших иргэддээр бол тухайн багийн одоо иргэддээр нь болохоор дахиад тавигдж байгаа нэг шалгуур үзүүлэлт нь юу байгаа юм бэ гэхээр за өмнөх хуулинд байдгүй байсан нэг зохицуулт өөрөө юу юм бэ гэхээр тухайн багийн засаг даргад нэр дэвших иргэн нь бүрэн дундаас дээш боловсралтай байна гэж заасан байгаа. Тэгэхээр дипломын боловсрал тооцогдно, бакалаврын боловсрал тооцогдно, тэндээс дээш боловсралууд тооцогдно гэсэн үг. За хоёрд нь бол шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр одоо тогтоогдсон өр төлбөргүй байх. За татврын хугацаа хэтэрсэн одоо зээлийн өр төлбөргүй байх гэдэг одоо энэ хоёр лавлгаа. За дээр нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн юм 3 дахь лавлгаа, ийм одоо 3 төрлийн лавлгаагаа иргэн өөр бэлдэж ирсэн байх хэвээр. Бүр яг өөр бэлдэж биедээ авчирсан байх хэвээр. Тэгэхээр дээрх баримтуудыг бол бүгднийг ийм мөнгөлөгөөс шууд авчих бололцоотой гэсэн үг. Тэгээ мэдээж хурал даргалж байгаа бүтэц одоо энд ажиллаж байгаа одоо мэдээж бичиг баримт боловсруулах тоолгын комиссад бол QR кодоор дамжуулаад тухайн бичиг өөрөө хүчинтэй байна уу хүчингүй байна уу гэдгийг шалгаад үзэж байгаа гэсэн. Тэгэхээр ийм л шалгуур үзүүлэлтүүдийг хангасан иргэд маань Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгогдох хэрэгтэй. Нэр дэвших бүрэн эрхтэй гэсэн үг. Тэгээд чөлөөт ардчлалын зарчмаараа шууд ардчлалынхаа зарчмаараа бол энэ дотор бол одоо ингээд сонгуул бол мэдээж бол явагдана. Энд бол одоо яг анх дахь хуралдааны зохион байгуулахад бол Дархан сумын засаг даргын тамгын газраас, аймгийн засаг даргын тамгын газраас, за дээр нь багийн нийгмийн ажилтан зохион байгуулагч нар хэсгийн цагдаа, өрхийн эмнэлэг гэдэг одоо яг энэ хуралдааны бэлтгэл ажлууд дээр баг гарцаа ажиллаж байна. Эдгээр төрийн байгууллагаас одоо ирж ажиллаж байгаа ажилтан албан хаагч нар бол яг энэ анх дахь хуралдааны бэлтгэл ажлыг хангах,
За дээр нь бол хурлын бүхэл үйл ажиллагаан дээр дэмжин туслах одоо ийм баг гэсэн үг. Бусдаар энэ дотор орж иж нэр дэвшиж байгаа хүмүүст болон энэ хурлын дотоод зохион байгуулалт руу нөлөөлөх ямар ч эрх байхгүй гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ чагуулгаараа одоо хурлын дотоод эрх хэмжээ рүү халдахгүйгээр бусад бүхий л одоо зохион байгуулалт, заал савын бэлэн бэлтгэл одоо тий компьютер техник хэрэгслээс ахуулаад бусад чиглэлийн саналын хуудас хэвлэх гэдэг ингээд зөндөө асуудлууд гарч ирж байгаа болохоор энэ дээр нь дэмжин туслаж одоо засаг даргын намын газрын зүгээс одоо хамтарсан багууд гарч заачилж байна. За мэдээж бол 18 баг дээр бол багийн иргэдийн нийтийн хурлууд маань зохион байгуулагдаад явагдахад заа савны хүртээмжээс шалтгаалаад хамгийн одоо багадаа 200 түүнээс дээш хүн суух хүчин чадалтай бид нэг заалыг бэлтгэж байгаа. За тэгвэл эндээс илүү нэмж иргэд ирвэл яах вэ гэдэг асуудлууд яригдана. Тэгэхээр бол мэдээж шууд хаалгаад өгччихэл хурал хүчин төгөлдөр болчлоо гэдэг агуулгаар бол иргэдийн сонгох эрхэнд бол хязгаарлаж болохгүй. Тийм болохоор нэмэлт анги танхим одоо өрөө тасалгаануудыг шаардлагатай бол коридорыг ч гэсэн төгчүүлж хурлын дотор болж байгаа процессыг ч гэсэн хоёр дахь заалан дээр тэр анги танхим дээр сонсгох, тэнд сууж байгаа иргэдийн саналыг авах, тэнд сууж байгаа иргэд ч гэсэн одоо тий шууд одоо нэгдүгээр заалтаа холбогдох энэ нөхцөл болцог аль болох бүрдүүлж өгөхгүй л бид нар бол ингээ ажиллаж байна. Дархан сумын нийт иргэд та бүхнийг багийн иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Одоо та бүхэнд байршлуудыг танилцуулъя. Дархан сумын 1-р баг төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хурлын зааланд, Дархан сумын 2-р баг 4-р сургуулийн урлаг заал, Дархан сумын 3-р баг 4-р сургуулийн А байрны спорт зааланд, Дархан сумын 4-р баг 18-р сургуулийн спорт зааланд, 5-р баг 15-р сургуулийн урлаг зааланд, 6-р баг 1-р сургуулийн спорт зааланд, 7-р баг 12-р сургуулийн спорт зааланд болох бол 8-р баг Зэвсэг түвшний 330-р ангийн хурлын танхим, 9-р баг оюун ирээдүй сургуулийн бага сургуулийн спорт зааланд, Дархан сумын 10-р баг оюун ирээдүй сургуулийн А байрны шинэ спорт заал, Дархан сумын 11-р баг Дархан улаан аймгийн боловсролын газрын хурлын зааланд, Дархан сумын 12-р баг 9-р сургуулийн шинэ байрны урлаг зааланд, Дархан сумын 13-р баг Хөдөө аж ахуйн их сургуулийн урлаг заал, Дархан сумын 14-р баг Од сургуулийн Б байрны урлаг заал, 15-р баг Од сургуулийн Б байрны спорт заал, 16-р баг Од сургуулийн А байрны хурлын заал, Өргөө баг Дархан хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын байранд, харин Малчин багийн тухайд Дархан политехник коллежийн хурлын зааланд тус зохион байгуулагдана. Өргөн удам газар нутагтай Монгол орны хувьд яаралтай тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр хүргэх шаардлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Энэхүү тулгамдсан хэрэгцээг хангах зорилгоор Монгол Франц улс хамтран 3 өдрийн онлфракт хосоосон сургалтыг зохион байгуулжээ. Сургалтанд Монгол улсын эрүүл мэндийн яам, улсын томоохон эмнэлгүүд, Зэвсэг түвшний агаарын цэргийн командлал, хил хамгаалах ерөнхий газар, онцгой айлын ерөнхий газрын харьяа анги нэгжүүд 100 гаруй албаагч мэргэжилтнүүд оролцжээ. Энэ сургалтанд маань одоо цэргийн Монголын төрийн цэргийн байгууллагын бүх эмнэлгийн ажилчид тэгээд бусад эмнэлгийн байгууллагууд яаралтай тусламжийн тасгийнхын, сэхний тасгийнхын ер нь олон хүмүүс нийлсэн, олон байгууллага нийлсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сургалт боллоо. Одоо энэ нь бол мэдээж маш үр дүнтэй тийм ээ, бид нар хүнийг аврахын тулд мэдээж хамгийн дөрөв номер 1 цаг хамгийн чухал байдаг. Тэгээд бид нар ерөнхийдөө их хазтай хүмүүс л тийм. Ягаад тэгэхээр энэ Франц улсын 60 жилийн турш алдаж эндэж ирсэн энэ их туршлагыг шууд бид нар ингэж аваад одоо яг манай ангийн хувьд байгууллагад 3 жил боллоо. Басны 200 гаруй хүний амь насыг аварсан тийм үзүүлэлттэй. Тэгээ одоо бид нар хамгийн гол нь бидний энэ үйл ажиллагааг бусад төрийн цэргийн байгууллага болон нисэх хүчний бусад байгууллагын эм чимэлгийн ажилтнууд маань мэдэж авлаа. Тэгээ ямар ч байсан манай саяны сургалтын суусан хүмүүс маань бүгдээрээ онгоцон дотор хүчний хэрхэн тээвэрлэх вэ гэдгийг бол мэдэж авлаа. Практик сургалт нь бол зохиомл нөхцөл үүсгээд 4 одоо өртөөгөр явлаа. Тэгээд онгоцны бүтцтэйгээ танилцлаа. За мөн нэрвэгдэгчдээр очиод одоо гэмтлийн одоо 3-4 кейсүүд дээр ажиллалаа. Шинэ одоо загварын онгоцнуудынхаа одоо нислэгийн үед одоо яаж онгоцсондоо орох вэ? За яаж аюулгүй ажиллагааны давж тагаа бүртгэх юм?
нислэг одоо үйлдэж явах үед юуг анхаарах ёстой юм, буух үед юуг анхаарах ёстой, нисгээс өмнө юу анхаарах ёстой гэх мэтчлэн практик үйл ажиллагаа бол өмнө нь биднэрт одоо орж байгаагүй одоо шинэлэг зөвлөдүүдийг их сурлаа. Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Франц улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран олон улсын стандартад нийцсэн нислэг тэрэгний түргэн тусламжийн системийг Монгол улсад нутагшуулах ажлыг үе шаттайгаар инхүү хэрэгжүүлж байна. Манай улсын тухайд 5 нислэг тэргээр эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх болон агаараас 90 хайх аврах ажиллагааг зохион байгуулжээ. Агаараас 90 хайх аврах 111-р анги 2019 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 200 гаруй хүний амь насыг авран хамгаалж 300 гаруй 90 хайх аврах ажиллагаанд оролцсон гэлээ. Хамгийн чухал нь бид нислэг тэргээр эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлэх олон улсын шинэ стандартыг бодтойгоор онгоцтой, нисгэгчтэй, эмчтэй, сувилагчтай, аврагчтай бодтоор нэвтрүүлж ингээд ажил амьдрал дээр хэрэглээнд оруулж байгаа нь маш чухал үйл явдал болж байна. Франц улсын агаараас нислэг тэргээр аврах үйл ажиллагаа явуулах энэ үйлчилгээг 1950 оноос хойш мэргэжлийн төвшөнд хүргэж ирсэн энэ дэлхийн хэмжээний баг ирж манай улсын эрүүл мэндийн салбар, хувийн гэвшил, өөрөөр хэлбэл хувийн эмнэлгүүд, за тэгээд төрийн байгууллагуудын 100 гаруй эмч сувилагчид энэ сургуультанд 3 өдрийн турш хамрагдаж олон улсын хэмжээний ийм чадвартай мэдлэгтэй боллоо. Энэ стандартыг бид анх удаа улсдаа боддоор нэвтрүүллээ. Зөвхөн одоо онцгой байдлын байгууллагаас 90 хайх аврах ажиллагаанаас гадна нислэг тэргээр аврах үйл ажиллагаа явуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж өнгөрсөн 22 оноос хойш 215 хүний амь насыг аварч хөдөө орон нутгаас төвийн эрүүл мэндийн байгууллагад Улаанбаатарт авчирж үйлчилсэн байна. За ойрын 3 жилдээ багтаад бид Улаанбаатар хотоос гадна 6 бүстэй бүс бүрт бүсийн агаарын 90 хайх аврах юм баазуудаа бий болгоно. Нислэг тэргээр эмнэлгийн аралтай тусламж үзүүлэх сургалт нь гамшигын үед агаарын замаар эмнэлгийн тусламж үзүүлэх чадхыг бичүүлэхэд маш өндөр ач холбогдолтой сургалт болж өндөрлөө. Манай сургалт 2 үе шаттайгаар онол практ хосолсон хэлбэрээр явагдлаа. Монгол улсад агаараас 90 хайх аврах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх систем маш богино хугацаанд сайн хөгжиж, суурин зөв тавигдсанд бахархалтай байгаа. Одоо цаашдаа энэ төрлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж илүү их анхаарах хэрэгтэй байна. Энэхүү сургалт нь Монгол улс бүгд найрамдах Франц улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ан хүрээнд хоёр улсын засгийн газар хооронд 2019 онд байгуулсан санхүүгийн хилцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслийн нэг юм. Монгол улсад ийм төрлийн сургалт анх удаага зохион байгуулагдсанараа онцлогтой юм. За манай хан бүхий буудан маань хэрэглэгчдийнхаа хүсэлтээр баяр наадмын хүртэл урьдчилгаагүйгээр 3-4 хуваагаад авах лизингийн үйлчлэгийг гаргаж байгаа. За ингээд 10 гаруй хоногийн хугацаа байгаа шүү. Хамгийн гол нь Тархан Уул аймгийн иргэн байх шаардлагатай та иргэний үнэлгээгээр ирнэ. Тэгээд газар дээр нь лизингийг шийдэж байгаа шүү. За тэгээд маш их хүмүүс асууж байгаа. Хамгийн гол нь маш их хүмүүс танайх одоо урьдчилгаагүй лизинг байгаа шүү, байгаа юу? 2-3 хуваагаад авах боломж байна уу гэж маш их хүмүүс асууж байгаа. Маш их иргэд ингэж хүсэж байгаа дагуу бидний наадмын хүртэл ийм юу гаргасан байна. За ингээд ор болдог буудан маань 2 хортой. Энэ болохоор маш жижиг зай талбайд бол маш тохиромжтой тансаг загвар байгаа. За тэгээд зарим нэг буудангууд ор болгоод харуулъя. За энэ болохоор бас ийм хараа бүдүүн хилэн нэхээстэй бас аягүй гой гэгээлэг ийм цайвар өнгөтэй бас айлдаа маш гой гэгээ нэмдэг хүмүүс нөгөө нь буудан их бараан болохоор бас гэр бараантадад ингээд идэг. Тэгэхээр аягүй гой ийм бүдүүн хилэн нэхээстэй жижиг оврын буудан байна. За энэ буудан болоод бас их маш их хэрэглээ талдаа маш боломжийн буудан байгаа. Хайгаад гэвэл хараа энэ сайхан ачдаг. За тэгвэл энэ толгой хэсэг бас арччихна. Тэнгүүт ор болдог. Хүмүүс нөгөө ор болдог буудан маш их дуртай байдаг. Хамгийн гол нь ор болдог буудан байна уу гэж хэлчихнэ. За ингээд айгуугаа өргөн ор болчихно. 2-3 хүний өргөн ор болчихно байна. За тэгсэн хэрнээ бас нүсэр бол том бол биш. Одоо бас их нүсэр буудан хүмүүс их тавихаа байчаад байгаа. Хамаг зайг за эзлээдгээд. За ингээд энэ хараа яг ингээд суудаг хэсэг нь гой даавн шүү. Маш гой зөөлөн наана даав. За ингээд энэ хараа ингээд харангуутаа дотор нь юмаа агуулгах сав сайтай. Юмаа агуулчин хүнжил гуцаа хийчих нь байна, ор болчих нь байна. Тэгээд хэмжээ бас нэг тийм нүсэр том бол биш. Яг нэг тохиромжтой юм шиг. Яг нэг айлуудад бол айгүй тохиромжтой байдгийг.
За ингээ хоёр нийт урт 2 эртээ 2 сая 450 мянга. За та бүхэн маань иргэний үнэлгээтэйгээ ирээд Дархан уул аймгийн хаягтай байх хэрэгтэй. Тэгээд иргэний үнэлгээтэйгээ ирээд газар дээр нь сайхан лизингээ шийдүүлээд 3-4 хуваагаад авах боломжтойгоор та буудантай болох нэ. За тэгэхээр та бүхэнд маань их ачаал өгөхгүй. За тэгээд бас бөөгнүүлж жагаад мөнгө цуглуулж жагаад буудан авна гэхээр чи бид нар чинь бас ингээд мөнгө л усаа нүгдчихдэг шүү дээ. Тэгэхээр ингээд 2-оос 3. За тэгээд 3-аас 4 хуваагаад авах ийм боломжийг баяр наадмын урамшуул болгоод маш их хүмүүс одоо ингээд асууж байгаа учраас баяр наадамдаа зориулаад улсынхаа баяр наадамд зориулаад ийм сайхан боломжийг хан хөхий буудан маань олгосон байна. За энэ болохоор нөгөө том өрөөний буудан. За том өрөөний маш өвөрмөц загвартай. За манай буудангууд бол загварын хувьд, чанарын хувьд бол маш одоо чанарыг эрхмэлдэг, загварыг бас эрхмэлдэг ийм газар байгаа. За энэ бол одоо том өрөөнд бол маш тансаг харагддаг. Нийт урт нь 3 аравтай. За тэгээд хөл амраагч нь одоо энэ ингээ хөл амраагч болчдөг. За ийм өвөрмөц загварын буудан байгаа. Маш тансаг загварын буудан байгаа. Суухад 5 дугтай, зигзаг бүрштэй. Зигзаг бүрштэй буудан чи ер нь суут муутныг өгдөггүй. За манайх болохоор ингээд захиалгын дагуу буудан бас үйлдвэрлэдэг байгаа. Манайх бол 10 гаруй жил буудан үйлдвэрлэж байгаа. За энэ дээрээс ингээд харж агаад өнгөө сонгоод хийлгэх бас боломжтой. Ингээд хараа. Манайх бас өргөн ор гардаг шүү. Яг энэ дэлгүүр дээр маань өргөн ор маань байхгүй байгаа. Ягаад тэгэхээр жоохон талбай том эзэлдэг учраас хүмүүс маань ирж агаад ингээд каталог харж агаад өнгөө сонгоод хийлгэх боломжтой. Цэвэр модон араамаар гардаг. Цэвэр модон араамтай. За тэгээд хэмжээг өгөөд хийлгэх боломжтой 150 та юм уу? 160-тай юм уу 180-тай юм уу зарим айл нь бүр 240 мөчөөч гэсэн хийлэгдэг байгаа. За тэгээ мөн овсууд маань ингээд овсын буудангууд бас хийлгүүлдэг байгаа. За тэгээд ор болдог буудангууд бол манайх янз янзаараа гардаг байгаа. За тэгээд өнгөний сонголтуудаа өнгөө сонгоод хэмжээгээ өгөөд хийлгэнэ гэдэг бол маш одоо айл болгонч одоо манайх тийм хөшгтэй. За тэгээд манай ханчин ийм тийм гэдэг ингээд өнгөө хамгийн гол нь тохируулна гэдэг бол маш таатай. За энэ хараа ингээд өнгөний сонголт бол ингээд өнгөө сонгоод та буудангийнхаа хэмжээг өгөөд буудангаа захиалгаар хийх боломжтой байх нэ. За манай хаяг маань аман мод ихтгэл бүрийн Б1 давхарт байрладаг байгаа. Хан хөхий буудан маань. За хан хөхий буудан маань маш их хүмүүс асууж байгаа. Маш их хүмүүс одоо танаа урьдчилгаагүйгээр 3-4 хуваагаад буудан авч болох уу? Ийм боломж танах байгаа юу гэдэг маш их хүмүүс асууж байгаа учраас одоо баяр наадмыг тохиолдуулаад манайх ийм урамшууллыг олгосон байна. Та хамгийн гол нь Дархан уул аймгийн иргэн байх шаардлагатай. Иргэний үнэлгээтэйгээ ирнэ. За тэгээд заавал орлого нотлох шаардлагагүй. Заавал нийгмийн даатгал гэхгүйгээр та 2-оос 3 хуваагаад 3-аас 4 хуваагаад авах боломжтой байх нэ. Урьдчилгаа төлөхгүйгээр. За манай дээр болохоор ийм хараа креслтэй загвар гардаг байгаа шүү. Энэ болохоор сүүлд ингээд манайх бол сүүлд Турк явсан байгаа. За турк цагаараар үйлдвэрлэгдсэн ийм креслэл байгаа. За креслэлтэй буудангаа хослуулаад авах боломжтой. 2 креслэлтэй байж болно, буудан чинь дангаараа байж болно. За тэгээд яг нөгөө буудан маань креслэлтэй байхаар бас нэг гоё тансаг харагддаг. Бас 5 тухтай креслэл чинь ингээд суухад өмнө 5 тухтай шүү дээ. За тэгээд мөн ор болдог буудан байгаа. За ор болдог их хэрэглээ хамгийн их хэрэглээ одоо хамгийн их одоо өргөн нөгөө нэг хүмүүсийн авдаг буудан бол бас энэ байгаа. Ягаад тэгэхээр нөгөө хамгийн гол нь ор болдог. За тэгсэн энэ хайцагтай хүмүүс чинь нөгөө нэг юм агуулах сав хүмүүс маш их хэрэгтэй байдаг те. Одоо хүнжил гуцаа хийдэг юм уу, өсгөө хуцаа хийдэг юм уу, те удирдлынхаа хуцаа хийдэг юм уу гэд ингээд гоё хоёр хүний хангалттай өргөн ор болчихно. За тэгээд цэвэр модон араамтай манайх нөгөө нэг Оросын помлооны порлоноор хийдэг байгаа. Манай порлон бол чанга айгүй их суут муут өгдөг. Порлон маш хамгийн гол нь чухал байдаг. За тэгээд энэ хараа давуу хэсгээ сайхан ингээд аваад угаах боломжтой. Тэгээд тааран давуу болохоор энэ айгүй гоо хэр мэрээ айгүй сайн өгдөг. Угаалгын машин зүгээс хийгээл ингээд хөрсрөлт ороо хэрэг өчнө. За ийм энэ бол маш их өргөн хүмүүсийн маш их авдаг загвар байгаа. Өргөн хэрэглэгддэг. Яг нөгөө нэг талах шиг гэдэг шиг. За ийм загвар байна. Энийг бол өнгөө сонгоод бас хийх боломжтой. За тэгээд ийм суудлын буудан маань бас байна. Энэ суудлын буудан маань маш гоё тансаг ингээд суухад ингээд тавтаа тухтай. За тэгээд мөн өнгөө сонгоод бас хийх боломжтой. За энэ суудлын буудан энэ бол 2 хортой байна. За энийг болохоор 2 даалтай, 3 хортой гэдэг ингээд хэмжээг өгөөд хийх боломжтой. За ийм сайхан тавтаа тухтай том өрөөний буудан биш шүү. Том өрөөний суудлын буудан. За та хэмжээг өгөөд энэ бууданг бас өнгөө сонгоод хийлгэж болох нэ. За тэгээ манай дээр бас ийм хайрцаг гардаг байгаа. За энэ хайрцаг бол ингээд өндөр хөлтэй байна. Өндөр хөлгүү гэж гарна. За энэ болохоор хараа 80 хэмжээтэй гэж гардгийн 100-та 120-тай гэж гардгийг өнгөө сонгоод хийх боломжтой цэвэр модон араамтай бат бүх. За
энэ буудам болохоор хараа энэ болохоор түүх технологиор үйлдвэрлэгдсэн. За энийг бол үнэхээр тансаг загвар энэ бас мөн өнгөө сонгоод хийх боломжтой. За манай дээр өнгөө сонгож хийлгэж болох нь байна, хэмжээг өгөөд хийлгэж болох нь байна. За мөн том өрөөний гой загварын буудангуудыг хэмжээгээ өгөөд хийлгүүлж болох нь байна. За тэгээд та иргэний үнэлгээтэйгээ ирээд 2-3, 3-4 хуваагаад авах боломжтой байх нь заавал одоо урьдчилгаа гэхгүйгээр та иргэний үнэлгээтэйгээ ирээд ингээд асуудлаа шийдүүлээд ингээд юу яаж болох нэ, буудантай болж болох нэ. За энэ буудан бас их гоё юу байгаа. Яг ийм зөөлөн материалаар ингээд сүлд ирсэн энэ материалаар хийгдсэн. Энэ маш тансаг гарч илээ, маш гоё. Одоо зөөлөн тухтай ингээд хүн хараад шууд буудан дээр суумаар санагдахаар ийм материал. Тэгээд бас их тансаг. За дарханчууд маань наадам хүртэл одоо яацгаагаараа 10 гаруй хоногийн хугацаанд та бүхнийхөө маш их иргэдээс ийм хүсэлт ирсэн учраас одоо урьдчилгаагүйгээр та 3-4 хуваагаад буудантай болох нь байна. За тэгээд мөн заавал хууль лизинг гэхгүйгээр та Pocket Zero ашигладаг. Манайда Pocket Zero байгаа, Store Pay байгаа, Pay On байгаа. За мөн газар капитал гээд манайтай хамтардаг байгаа. Тэр маань дархан их дэлгүүрийн өөдөөс харсан 2 давхарт байрладаг байгаа. За манай хаяг маань аман мод их дэлгүүрийн Б1 давхарт байрладаг байгаа. За ингээд та бүхэн маань манай дэлгүүрийг зорин ирж сонгон үйлчлүүлээрэй. Сүрээгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох төсөл Дархуул аймагт хэрэгжиж байгаа. За энэ төслийн гол зорилго юу вэ гэхээр сүрээгийн тархалтыг бууруулахад одоо хувь нэмэр олох гол зорилготой. Тэгээ яаж тархалтыг бууруулах вэ гэд энэ асуудал дээр нэг сүрээгээр өвдсөн, сүрээг даван туулсан, за сүрээгээр өвдсөн хүмүүсийн арга гэрүүдийн оролцоотойгоор тэдний санал дуу хоолойг сонсч улмаар үүн дээрээ тулгуурлаад сүрээгээр үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулснаар сүрээгийн тархалтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор ийм төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ эрүүл мэндийн яам бол эрүүл мэндийн яам одоо сонгон шалгаруулалтаар бол эрүүл мэндийн нийгмийн бодлогын хүрээлэн гэдэг байгууллагыг сонгон шалгаруулад тэгээд энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Хэрэгжүүлэхдээ 2 орон нутаг 2 дүүргийг сонгон ажиллаж байгаа. Үүний 2 дүүрэг нь Баян Зүрх сонгон архингийн хотын хамгийн 2 том дүүрэг Хүн ам ихтэй Дархуул аймаг Хинтээ аймаг гэсэн 2 аймгийг сонгож байгаа. За ингээд 2 дүүрэг 2 аймаг дээр энэ олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох төслийг хэрэгжүүлээд 26 он гэхэд ямар үр дүн гарах нь вэ? За сайн үр дүн муу үр дүнгоос нь харж байгаа хамгийн сайн гэсэн жишээг бусад дүүрэг аймагт нэвтрүүлэхээр зорж ажиллаж байгаа. За бид өмнөх одоо оны 10 сард одоо Дархуул аймаг дээр ирээд Дархуул аймгийн засаг дарга, эрүүл мэндийн газрын дарга, нэгдсэн эмнэлгийн дарга, за нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга гэд холбогдох одоо аймгийн удирдлагуудтай уулзаад за бид энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон эрүүл мэндийн яамнаас энэ Дархуул аймгийг сонгосон. Учир нь гэвэл одоо Дархуул аймаг сүрээгийн тархалт өндөртэй орон нутгуудын нэг учраас бид нар энэ туршилт төслийг хэрэгжүүлээд үр дүн гаргачих юм бол бас бусад аймагуудад их жишг болохоор байна гэсэн. За тэгээд аймгийн засаг даргын хувьд бол сүрээ бол маш чухал асуудал, нийгмийн алдар төвчин. За тэгээд сүрээг бууруулахын тулд дархныхан бол бүгдээрээ хамтарч ажиллахад бэлэн байна. За шаардлагатай бүх төрлийн дэмжлэгийг үзүүлнэ. Та бүгд төслөө хэрэгжүүлж эхлэе гэдэг ийм 2 төрлийн зөвшөөрлөлт түрээд энэ төсөл маань анх одоо 10 сард өмнөх оны 10 сард эхэлсэн. Тэгээд бид эхлээд суурь судалгаанууд, нөхцөл байдлыг тодорхойлох дүн шинжилгээ, за зураглалууд нэг боловсруулад ингээ ажлуудаа эхэлсэн байж байгаа. За энэ төслийн хүрээнд орон нутагт бол салбар одоо олон нийтээр удирдуулсан хяналтын зөвлөл гэж байгуулагдсан 11 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ зөвлөл нь нэг 3 нь одоо төрийн байгууллагын төлөөлөл байж байгаа. За бусд нь иргэний нийгмийн байгууллагууд, мөн сүрээгээр өвдөө даван туулсан иргэд орсон юм 11 төлөөлөлтэй. За энэ зөвлөлийн дараагаар бол аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, цас чихэр дарга маань бол хариуцаад ингээ удирдаад ингээ ажилладаг байж байгаа. За зөвлөл юу хийдэг вэ гэхээр одоо сүрээгээр өвдсөн, сүрээг даван туулсан иргэдээс одоо 27 асуулт бүхий асуумжаар мэдээлэл цуглуулдаг. Тэр мэдээлэл дээрээ
үндэслээд дүн шинжилгээ боловсруулаад за ямар асуудал хаана доголдоод байна те сүрээгийн тусламж үйлчлэгээний чанар нь ямар байгаа юм, хүртээмж нь ямар байгаа юм, боломж бололцоо нь ямар байгаа юм. За тэгээд ялгарлан гадуурхалт эмнэлгийн орчинд, за ажлын орчинд, за гэр бүлийн орчинд, нийгмийн орчинд ямар байгаа юм те. За энэ бүгдийг тодорхойлоод ямар бэрхшээлтэй асуудал байгаа, нэн төрөнд юуг сайжруулмаар байгаа, ямар доголдолтой юм байгааг тодорхойлоод сар бүрийн зөвлөл маань хуралдаа за ийм асуудлууд байна. Одоо бид энийг сайжруулах хэрэгтэй байна гэд эннийхээ дагуу холбогдох байгууллагууд руу мэдээлэл санал зөвлөмжөө хүргүүлж ажилладаг. За жишээлх юм бол одоо за сүрээгээр хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн одоо тасгийн орчин юм байна. За хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө мэдвэл дутмаг байна. За энэлийн сайжруулах гэдэг юм уу те. За диспансерийн хувьд орчныг бас сайжруулах хэрэгтэй байна. За мөн эмийн уух хяналтыг сайжруулах хэрэгтэй байна гэдэг юм уу. Ямар асуудал сулгаар гарч ийн тэн дээрээс хуваарлаад ажилладаг байж байгаа. За энэ төсөл нь бас өөрөө их онцлогтой. Олон талын оролцоог одоо нэгтгэх, уялдуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бас нэг зорж ажиллаж идэг. За энэ ажлынхаа хүрээнд одоо энэ дархан хинти сонгоо арих баян зүрх дүүргүүдээс цугларсан бүх мэдээлэл дээрээ суурилж хагаад гол том асуудлуудыг гаргаж ирээд тэндээсээ яаманд, засгийн газарт, за халдвар төвчин судлалын үндэсний төв, за аймагуудын удирдлагуудад гэх мэдээлэл хүргээ ажилладаг байж байгаа. За жишээлх юм бол одоо бид энэ олон хүмүүдээс хамгийн түрүүнд толгой зөгч байгаа нэг асуудал бол сүрээгийн эмийг ууж хахад давхар одоо илэг хамгаалах юм уух хэрэгтэй байна. Илгээ хамгаалах юм бол үнэтэй байна гэж. Тэгээ бид нар бол яаманд ямар санал өгж байгаа гэхээр энэ илэг хамгаалах юмыг нэгт хөнгөлтөө өгж болохгүй юу? Эсвэл үн төлбөргүйгээр энэ сүрээгээр үтсөөсөд өгж болохгүй юу? Энэ талаар боломжит гаргалгаа гаргаад шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг явуулсан. Мөн дараагийн санал нь одоо эмнэлгийн байгууллагууд, цэцэрлэгийн байгууллагууд, боловсролын одоо сургууль цэцэрлэгийн байгууллагуудын одоо байгууламжийн агааржуулалт маш чухал байна. Агааржуулалтнуудаас болоод янз бүрийн одоо халдвар төвчнөөс гадна сүрээгийн халдвар тархахаас эрсдэл өндөртэй байгаа учраас энийг холбогдох барилга бот байгуулалтын боловсролын яам одоо эрүүл мэндийн салбарын байгууллагууд аймаг орон нутаг нийслэлийн одоо эрүүл мэндийн газрын дарга нартай үүрэг чиглэл өгөөд анхааралтай авч ажиллахыг хүсээчээ гэдэг хүсэлт явж. За дараагийнх нь юм нь ерөн сүрээгийн чиглэлээр сурж төгсөж байгаа эмчч бай, сувилагч бай мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, тэнд сургалтын кредитийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч өгөөч. Гэх мэтчлэн ингээд нэлээд олон асуудлуудыг хөргүүлж байгаа бол халдвар төвчин судлалын үндэсний төв дээр аймагуд дээр ажиллахдаа юуг анхаарах ёстой юм, эмч бусад төрлийн эмчнэр рүү сүрээтэй холбоотой мэдээлэл жигд хүртээмжтэй өргөх талаар боломж судалж ажиллаач гэх жишээсээ ч юм явж байгаа. За ер нь яагаад бид ингээд заавал сүрээг онцлоод байгаа гэхээр дэлхийн одоо улс орнуудын хамгийн их одоо анхаарал хандуулж толгойн өвчин болж байгаа юм л яа харахгүй сүрээгийн асуудал байдаг. Монгол улс бол Аз намхан 7 орны сүрээгийн тархалт ихтэй, дарамт ихтэй 30 орны тоонд орсон байдаг. Улаан шугамнаас дээгүүр ингэ орсон ч. За тэр дотроо Монгол улсын одоо юу гэдгийг хамгийн их тархалтай аймаг дүүргүүдийн саяны төсөл хэрэгжиж байгаа миний хэлээд байгаа дархан, Сэлэн, дархан, Хинти, Улаанбаатар хотын сонгоо айрхан, баян зүрх дүүргүүд ингэ толгой зөгч. За энэ дээр ингээд онцолж аваад хэрэгжүүлж байгаа төслийн бас нэг онцлог байж байгаа. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо тооцоолол бол Монголд бол жилд нэг 17 мянган сүрээгийн алдартай байна гэж. Гэтэл 24 онд 3002 тохиолдол сүрээгийн алдартай илэрсэн. Бусны илэрч чадаагүй байна гэсэн. Тэгэхээр нууц халдвар тархалт ихтэй байна гэж. Нууц халдвар тархалт ихтэй. Тэгэхээр Дархан уул аймагт өнгөрсөн 24 он 120 тохиолдол гэж байна. Тэгээ өнөөдөр диспансерийн одоо зохицуулах хэмжээ яриаг сонсож байхад бол Дархан уул аймагт тооцоолол бол 300 гаруй сүрээгийн тохиолдол байгаа гэдэг. Энийг илрүүлэх нь чухал, илрүүлснийгаа бүрэн эмчлэх нь чухал. За эмчилгээг тасалдуулахгүй одоо хяналттай эмчлэх нь чухал гэж байна. Тэгээ сүрээ өөрөө хамгийн энгийн сүрээ гэхэд одоо багадаа 6 сар эмчлэгдэх эм уух хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ эмийг уух хөвших гэдэг асуудал бол айгүй чухал байдаг. Тэгэхээр хүмүүс эхлээд нэг юм шинж тэмдэг илрэнгүүт сүрээгийн диспансер дээр ирж онцлогоо тогтоохоос өмнө аптекаас ордог ч юм уу те. За би нэг ханиалгаад байна, халдвараад байна. Гүнгүүт аптекийн эмч за та нэг юм өвчин намдах юм хэрэгэлч гэдэг юм уу. Тэгээд тэрэнд найдаа явсаар хагаад өвчнөө хөндрүүлэх тохиолдол. За мөн сүрээгийн диспансераар явж байгаад оншин батал хаччаад эмээ уугаад хөвтөж байгаад нэг 14 хоног ч юм уу те. За нэг сар болоод тэрний дараагаар гэртээ эмээ уугаад эхлэнгүүт
нөгөө өөрийнх нь биеийн зөөр багсаад ирэнгүүт одоо зөөр болчлаа гэхэд эмээ уухгүй дасалдуулах хайдаг. Энэ хайхрамжгүй байдлаас нь болоод олон эм дасалтай сүрээгийн асуудал үүсээд 6 сард идэгчих ёстой юм маань 2-3 жил рүү сунжраад явдаг ийм эрсдэлтэй байдаг. Тэгээ сүрээ чи өөрөө ингээд тухайн айлдаа эдийн засгийн хувьд маш их хохиролтой. Жишээлбэл айл гэрийн одоо гол орлого болдог аав нь өвдчих юм бол хэн ажил хийж орлого олох вэ, тийм ээ? За нөх хүүхдүүд ямар шимт хичээлтэй хоол идэж чадах вэ гэдэг асуудлууд ордог. Тэгээ нөгөө хүн чинь одоо сүрээгээр өвдчихөөр орлогоо олж чадхаа болго тэр айл хүнд байдалд орох жишээтэй ч юм уу. Ингээд дагсан аягүй сөрөг үр дагаврууд байдаг учраас энэ зүгээр нэг өвчин гэж харахгүйгээр засгийн газрын төвшинч тэр эрүүл мэндийн салбарын хэмжээ аймгийн удирдлагуудын төвшинч аягүй онцгой анхаарах хэрэгтэй. Хэрвээ одоо сүрээгээр өвдчих юм бол бусад салбарын уялдаа холбоог аягүй сайн хангах хэрэгтэй байна. Жишээлх юм бол одоо нийгмийн халамжийн хөтөлбөрөөс юуг анхаарах юм. За халамжийн хөтөлбөр дээр нь групп эднэрийг яаж шийдэх юм, халамжийг яаж шийдэх юм. За окей. Бусад одоо дэмжлэг тусалцаанд нь юу байх юм. Магадгүй одоо айл болгон үүрх болгол зээлтэй байгаад байдаг. Тэгвэл зээлийн төр зарцаах юм уу, идэхээр нь үргэлжлүүлэх юм уу гэдэг ийм олон асуудлууд явж явах жишээтэй байдаг. За тэгээд Дархан уул аймаг маань одоо он гарснаас хойш 6 сарын байдлаар бол нэлээдгүй олон ажлыг хийсэн байна. Энд юу хийсэн бэ гэхээр нөгөө олон нийтээр удирдсан зөвлөл маань одоо мэдээлэлээ цуглаад тэрэн дээрээ үндэслэж хагаад за манай аймагт ийм ажил хийх хэрэгтэй байна гэдэг санаачлалуудаа гаргаж хагаад нэлээд олон ажил хийсэн байна. Үүний тод жишээ нь одоо эрүүл мэндийн газар дээр байдаг сүрээгийн диспансерын орчин нөхцөл маш сайтай болсон байна. Агааржуултыг маш сайн шийдэж өгсөн байж байна. За тэгээд нөгөө илрүүлэлттэй үзлэг шинжилгээг эрчимжүүлж нэмэгдүүлсэн байна. Имчилгээнийхээ араас нэлээд сайн хөөцөлдөж ажилдаг болсон байна. Зөвлөгөө мэдээллийг өгөхийг хичээдэг болсон байна. За нөгөө орон гэргүй архины хамааралтай хүмүүсийн өөрчлөлдөг нөгөө жаргалтай амьдрал гэдэг төрийн бас байгууллагатай хамтраад илүү халдвар төвхөмтгий эмзэг бүлэг рүүгээ ажилдаг болсон байх жишээтэй байна. Тэгээ ер нь төслийн гол одоо санаа бол түрүүн би хэлсэнтэй сүрээгийн тархалтыг бууруулахдаа тэр олон нийтийн оролцоог аягуулсан хангах хэрэгтэй. Оролцоо гэхээр юу юм бэ гэхээр ерөөсөө таныг оролцуулахгүйгээр танай гэрийн асуудлыг шийдээд байвал мэдээж айгүй хэцүү шттэ тий. Тэгэхээр та өөрөө оролцож манай гэрт ийм асуудал байгаа. Би энийгээ ингэмээр байна гэх юм бол танай гэрийн асуудал шийдэгдэнэ. Тэрнтэй адилхан одоо сүрээгээр өвдсөн хүмүүс энийг даван туулж байгаа хүмүүс би сүрээгээр өвдөхэд манай эмнэлэг чинь ийм асуудалтай юм бэлээ. Ийм үйлчлэгийн дутмаг юм бэлээ. Би чинь иргэн хүнийхээ хувьд ийм эрхээ эдэлж чадахгүй байгаа. Энэ нь ер нь олон улсад ямар байдгийг би энийг сайжруулчмаар байна. Ийм шин технологи нэвтэрчээд хаад яагаад одоо хүртэл хуушнараа байдаг ч гэдэг юм уу. Энэ санал дээр нь тулгуурлаад тэдний оролцоог хангаад ингэ явна гэж байна. Тэгээд бүтээлч оролцоо гэдэг бол маш чухал байдаг. Төрийг шүүмжлэх биш, төртөйгөө нэг төвшөнд хамт ажиллахыг бол бүтээлч оролцоо гэдэг. Тэгээд олон улсад бол энэ олон нийтийн оролцоо гэдэг бол нэлээд брэнд, мод болсон. Ер нь тэр хүмүүсийнхаа үйлчлүүлэгчийнхаа санал хүсэлтийг сонсч ажиллаж явдаг болчихсон байж. Одоо бизнесийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаа явуулахад сэтгэл хамжийн судалгаа явуулаад үйлчлүүлэгчийнхаа сэтгэлд нийцсэн үйлчлэгийг явуулж илүү амжилттай явдаг бол энэ сүрьеэг одоо бууруулахад яг одоо сүрээ дөртөд байгаа хүмүүсийн хэрэгцээ нь юу юм, хангамж нь юу юм, ямар үйлчлэгээ хэрэгтэй байгаа тэрэнд нь суурилж илүү далаацтай өргөн хүрээнд ажиллах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр бид одоо аймаг дээр өцөгдөр ирээд аймгийн одоо бусад салбарын удирдлагуудтай бодит кейсүүдийг ярилцлаа л да. Одоо нэг ийм сургуулийн орчинд ийм кейс гарч ийн, за орон гэргүй улсуудын хувьд ийм кейсүүд гарч ийн. Эрүүл мэндийн байгууллага дээр үзүүлсэн чи ийм ялгуурлан гадуурхалт гарсан байна гэх. Тэгээд тэр кейсүүдтэй ярилцсангууд зарим нь бол энэ асуудлыг авч үзэх анхаарах хэрэгтэй байна. За энийг төлөвлөгөөний хувьд 8 сард орвол 9 сард оруулж гэх юм ингээ ажлууд яригдаа явж байна. Тэгэхээр ер нь бол одоо альч аймаг дүүрэг те нийслэл энэ сүрийг буулгахад олон талын оролцоо чухал. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбарынхны хариуцсан асуудал биш. Сургуулийн орчин сүрээ тархажуулна, гэр бүлийн орчин сүрээ тархажуулна, ажлын байран дээр сүрээ тархажуулна. Тэгэхээр энэ тархалтыг бууруулахад сүрээ гэдгийг одоо амар энэ одоо болохгүй улсууд тусдаг гэж хүлээж авахгүйгээр энэ идэгдэг өвчин харин бууруулахын тулд яаж хамтарч ажиллах юм, бүгдөө ажлын байран дээр сүрээгээ сайж урьдсан сэргийлэх юм, агааржуулалтын орчноо яаж сайжруулах юм. За мөн одоо сүрээ тусах эрсдэлтэй нөхцлүүд байдаг л да, илүү тоосчлалтай нөхцөлд ажилладаг уурхайн ажилчид, барилгын ажилчид, энэ зандалбай ажилчид ч юм уу илүү нөгөө уушинд нөгөө шороотоос орж байгаа силикоз гэдэг өвчин улмаар дархлаа унахаар сүрээ болж хуурчих гад байдаг учраас одоо ажлын байранд орчин нөхцөлийг сайжруулах ч гэдэг юм уу. Айл болохоор хүмүүсээ дархлаагаа бууруулахгүй байх талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Дээрээс нь сүүлийн үед залуучууд айгүйх сүрээ төртөд байгаа. Энд чинь амьдралын буруу хөвшилтэй их холбоотой. Жишээлх юм бол унтах цагтаа амрахгүй шөнө оройн цагаар
одоо юу гэдгийг амрахгүй гадуур одоо шоудах, зугаацах, за тоглох гэдэр гэдэг. Энэ нь болохоор нөгөө буруу хэмээг аригтай мэхтрүүлийн хэрэглээтэй ч гэдэг юм. Ингээд дархлаагаа унгааснаас болоод халдвар их авч байгаа. Тэгээд Монгол улсын хувьд бол яг хөдөлмөрийн насны одоо 19-с одоо 54 насны залуу хүмүүс бол айгүй их халдвар төртөж байгаа. Тэгэхээр сүрээд бол хинч өртөж болно. Гэхдээ сүрээ идэгдэг өвчин энийг бол ялгарлан гадуурх шаардлага байхгүй. Хамтын арилжлагатайгаар таны оролцоотойгоор энэ асуудлуудыг шийдэж болно. Тэгээд Архуу уул аймаг бол энэ олон нийтийн оролцоотойгоор олон нийт удирдсан хяналтыг сүрээгийн тусламж зөвшөөрлөд нэвтрүүлж байгаа төслийг удирдах хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ ойролцоох аймаг дүүргүүдтэй нэлээд ийм туршлага болох үс төсөл болж байгаа. Тэгээд олон хүмүүсийг сүрээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, за олон өвдсөн хүмүүсийг одоо хурдан идгэх энэ ач буянтай ажлыг энэ төслийг одоо хэрэгжүүлснээр одоо үр дүн гарна гэж найдаж байгаа. Тэгээд Дархан уул аймгийнхаа иргэдэд одоо хамтарч ажиллаарай гэж уриалъя. Мөн одоо орон нутгийн удирдлагуудад маш их баярлж байгаа. Орон нутгийнхаа иргэд рүү үнэхээр санаа тавьж ажилладаг юм байна. Тэгээд нэгдсэн эмнэлгийн дарга, эрүүл мэндийн газрын дарга, аймгийн засаг дарга, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, бусад одоо хамтарч ажиллаж байгаа бүх байгууллагуудад одоо баярлалаа гэж хэлнэ. Сайн байцгаана уу дарханчууц та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. ДБС-ийн хамт олон яг одоо Шинэ Дархан Хучин ороолын 19-р байрны 1 давхар таг төв зам дагуу нээлттэй хийж байгаа Хасгаан банк мөн санхүүгийн байгууллагын нээлттэй үйл ажиллагаан дээрээс мэдээллийг та бүхэнд үзүүлэх гэж байна. Тэгэхээр юун төрөнд салбарын захирал танаа хамт олонд Дархан хотод шинэ салбараа нээж агаад нь баяр хүргье. Баярлалаа. Тэгэхээр Хасгаан банк мөн санхүүгийн байгууллагын хамгийн гол бусдаас ялгарх онцлог давуу тал юу юм бэ? Танах ер нь Монгол улсад хэддэг жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа банк мөн санхүүгийн байгууллага вэ? Таасан байна уу? За манайх Хасгаан банк ус санхүүгийн байгууллага маань нэгдээд 16 дахь жилийн үйл ажиллагаа явуулж байгаа. Орон сууц болон автомашин, эмч болон багш нарын зээл дээр явдаг байгаа. Тийм бүтээгдэхүүнээр явж байгаа. Одоо тэгээд Дарханд анхныхаа салбарыг нээж байна өнөөдөр. За. Ер нь Дархан хотыг сонгож бас нээлттэй хийсэн учиртай байгаах гэж бодож чинь салбараа нээж байгаа. Тийм. Манайх Дархан хот одоо 2 дахь том бүс болсон. Дархан хотод одоо 9 салбар нээж байгаа баяртай байна. За та бүхэндээ хаягийг хэлэхэд бол хаяг хуучин хорооллын яг төв зам дагуу Харагийн гол руу харж байгаа гэсэн үг шүү. Хасгаан банк бус санхүүгийн байгууллага гэдэг нэлээд том одоо хаягтай ийм одоо банк бус санхүүгийн байгууллага. Бас эдний бол хамгийн гол давуу тал энэ автомашины лизинг байдаг юм байлээ. Тэгэхээр та салбарын захирлын хувьдаас нь автомашины лизингээ тоцтгож онцолж ярьж өгвөл. Манай зээлийн бүтээгдэхүүн дээр нь автомашин ер нь бол зээлийн бүтээгдэхүүн голчилж явдаг. Тэгээд манайх энэ удаад нээлтийн болон наадмын урамшууллаараа хамтран ажиллагч байгууллагынхаа хүрээнд автомашинуудтайгаа ирсэн байгаа. Тэр автомашинууд дээр 2.3 хүүтэй урьдчилгаа багаар шийдэж байгаа. Зээлийн хэмжээ 100 сая төгрөг юм те хугацаа 60 сар шимтгэлгүй гэсэн мэдээлэл байгаа шүү тий. Шимтгэлгүй хүүг бол хамгийн доод хэмжээнд 2.3 дээр бариулаад зээлийн шийдээ авч байгаа шүү. За баярлалаа. За өнөөдөр бас нээлттэй үйл ажиллагаа хийгээд та бүхэн нээлттэй уур амьсгалыг харж байгаа ихтэй. Хоёулаа бас дотгошоо ороод бас танилцуулъя те. За тэгэхээр Хасгаан банк бус санхүүгийн байгууллагын бас нэг онцлог давуу тал нь эмч олон багш нартаа зориулаад барьцаагүйгээр аппликейшны зээл буюу 2 хүртэлх сая төгрөгийг бол зээлдэг. За барьцаагүй гэдгээр онцлог давуу талтай байдаг юм байна. За багш болон эмч нар маань Хасгаан дээр ирээд шууд гэрээгээ хийгээд 2 хүртэлх сая төгрөгийг бол ингээ барьцаагүй авах бүрэн боломжтой байдаг юм байна. За түрүүн бас салбарын захирал нь онцолж хэлсэн байгаа. За Хасгааны хувьд бас энэ автомашины лизингээ нэлээд одоо онцолжтэй иргэдтэй ингэж танилцуулдаг. За өнөөдөр бас Хасгааны нээлттэй үйл ажиллагаа болоод нэлээд олон хүн ирсэн. Олон хүн бас эдний бүтээгдэхүүн үйлчилгээ, зээлийн үйлчлэгийг сонирхож байгаа харагдаж байгаа. Та бүхэн бас илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг яг өөрийн биеэр хүрэлцэж ирээд Шинэ Дархан Хучин хорооллын 19-р байрны 1 давхар буюу Харагийн гол руугаа Дархан 50 руугаа харсан хаалга байгаа шүү. Хасгаан банк бус санхүүгийн байгууллага гэсэн хэсэгтэр ирээд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах бүрэн боломжтой байгаа. За Хасгааны гол үйлчлэгээнүүд бол зээлийн үйлчлэгээ буюу үл хөдлөх, автомашин, цахим зээл, за гадаад валютын арилжаа, за факторингийн үйлчлэгээ, итгэлцлийн үйлчлэгээ гэсэн үйлчлэгээнүүдийг бол үзүүлдэг. За тэгээ автомашин барьцаалсан зээл нь бол бусад банк бус санхүүгийн байгууллагуудаас харьцангуй бага хүүтэй буюу 2.3% хүүтэй гэдгээр онцлогтой. За мөн амар аппликейшны зээлийг бас олгодог гэдгээр давуу талтай байгаа.
За. За өнөөдрийн нээлттэй ажиллагаан дээр бас автомашины лизингтэй зориулаад автомашинуудаа бас гадаа байршуулсан байгаа юм байлээ. За тийшээ очиж бас та бүхэндээ бас мэдээллүүдийг илүү харах. Хоёлаас автомашинуудаа харуулчих. За тэгээ. Одоо шууд очиод харуулчих тий. За автомашины зээлийн тухайд бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийн хэмжээтэй. За хугацаа бол 60 сар, гол нь шимтгэлгүй гэдгээрээ давуу талтай байгаа. За хас хааныхан бас одоо дарханчуудтай зориулаад автомашины лизинг дээр бас энэ автомашинуудаас тавьж харуулах гэж байгаа юм байна. За энэ чанаас нь За аль машинууд үлээ? За тэгээ ямар машинууд энэ хойлоос жоохон ийш чаад гарч идэггүй. Энд тасч байгаа ч юм уу. За би энэ чэнэс тасч. За манайх нөгөө хамтран ажиллах байгууллага манай амар автомашин лизингийн хамтуулан манай бас машинууд авчирсан байгаа. Тэгээд энэ Toyota Hilux автомашин байна. Тулах чадвар өндөртэй. За ийш хараад автомашин байна бас батат цог зэрэгцээ. Японоос томогдсон ирсэн байгаа. За ийш бас 2016 оны технологи опшн RX 450 хибрид мотортой бас нэг юм машин байна. 2016 оны SR2 загвар байгаа. Тий. За ийм автомашинууд бол нэлээд машинууд бас одоогор байгаа. Зээлийн нь бол урьдчилгаа 20% дээр 2.3%-ээр хасгаан банкуудынхаа зээлийн үйлчлэгээр нөхцөлөөр гаргаж байгаа. Тий. За баярлалаа. Хойлоо ийш цаад ирчих. Танаа бас ажиллах цагийн хуваар бусад мэдээллүүдийг хоёлоо очиж аваад өгчий тий. За. Манайд нэг тэнд юу маань бас мэдээлэл бэлдэж байгаа юм. За тэгээд бод. За та бүхэндээ яг энэ хэсгээс хаягийг дахиад нэг тоцтгож харуулъя гэж бодож байна. За яг 3 банк байдаг. Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк гэдэг яг тэр тал руугаа илүү ойрхон гэсэн үг харагийн замаасаа. За тэгээд яг энэ 19 дэх байрны 1 давхурт хас хаан гэдэг нэлээд том одоо хаягтай байрлаж байгаа шүү. За сайн байна уу? Тийм шууд амжуулж байгаа. Тэгэхээр хасгаан банк бус санхүүгийн байгууллагын бусад онцлог давуу талууд юу вэ? За ажиллах цагийн хуваар дарханчуудтай ямар цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр байгаа вэ? За баярлалаа. Юуны өмнө манай нээлттэй үйл ажиллагааг ирж сурвалжилж байгаа танай телевизийн хамт олонд баярлалаа. Тэгээд нийт дарханчуудаас энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар Тархан хоттой яг өнөөдөр салбараа нээж байгаадаа туйлын баяртай. За манай банк бус санхүүгийн байгууллагын хувьд яг танилцуулах талаас нь хэлбэл манайх санхүүгийн салбартаа нийтдээ 18 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд өнөөдөр Тархан салбартаа үйл ажиллагаагаа нээгээд бүтээгдэхүүн үйлчлэгээний хувьд бид нар автомашины галтай автомашин барьцаалсан зээлээ гаргаж байна. Яг өнөөдрийн урамшууллынхаа хүрээнд урьдчилгаа 20%-тэй. За манай хамтарч ажилладаг байгууллагын машинаас авах юм болоо урьдчилгаа 20% төлөөд 60 сар хүртэлх хугацаанд тухайн автомашинаа зээлээр авах боломжтой байгаа. Ажиллах цагийн хуваар юу нэ? Ажиллах цагийн хуваарийн хувьд өглөө 10 цагаас орой 17 цаг хүртэл ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхэн урамшууллын хүрээнд наадам хүртэл урамшуул маань үргэлжилж байгаа. Тэр хүрээнд ирж үйлчлүүлээрэй манайхаа. За баярлалаа. Мэдээлсэн баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ DBS телевизийн хамт олон Дархан хотод цоон шинээр шин салбараа нээж байгаа. За 20 орчим жилийн туршлагатай хасгаан банк бус санхүүгийн байгууллагын Дархан салбарын шин салбарын нээлтээс мэдээллийг үзүүлээ. Тэгэхээр та бүхэн бас түрүүн харуулсан автомашинуудыг наадмын одоо хямдралтай үеэр нь буюу за зээлийн хүү ердөө 2.3%, урьдчилгаа 20%, зээлийн хэмжээ 100 хүртэлх сая төгрөг, за хугацаа 60 сар шимтгэлгүй байдлаар инхүү өөрийн гэсэн автомашинтай болох бүрэн боломжтой байгаа маань. За бусад ч гэсэн хас хаантай холбоотой бусад олон бүтээгдэхүүн үйлчлэгээ байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Ингээд та бүхнийг шин Дархан хуучин хороолын яг харагийн зам дагуу харсан байршилтай буюу 1 давхурт байрлалтай хасгаан банк бус санхүүгийн байгууллагын Дархан салбараар үйлчлүүлэхийг урьж байна.
Үзэгчдээ зориулсан бэлтгэн үзүүлдэг төмөрсийн мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Хөтөлбөрийг сонгон үздэг үзэгчдээ баярлалаа. Та бүхэн амралтынхаа өдрүүдээ тав тухтай аятаа өнгөрүүлээрэй. Баярлалаа үзэгчдээ.